Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилог хүргэе. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэтхэг улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм байна. За түүний хувьд 12 дугаар сарын эхний 7 хоногт энэхүү айлчлалыг хийхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг Оросын албаны улсын албаны хүмүүс өгч байна. Оросын албаны улсын ерөнхийлөгчийн олон улсын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков Владимир Путиний энэтхэгт хийх гэж байгаа айлчлалыг маш чухал айлчлал гэж нэрлээд бүх талаараа үр дүнтэй болно гэж хэлсэн. За түүний хувьд мэдэгдэхдээ энэхүү айлчлал нь бол маш том айлчлал болно. За учир нь гэвэл энэхүү айлчлал нь төрийн дээд хэмжээний айлчлал болох юм байна гэж мэдэгдсэн. За мөн тэрээр Москва, Кремль, Путин гэсэн нэвтрүүлэгт оролцож хэлэхдээ хамгийн чухал зүйл бол энэхүү айлчлал нь энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон Оросын албаны улсын ерөнхийлөгчийн хооронд жил бүр уулзаж хоёр талын харилцаа, олон улсын харилцаанд өрнөж байгаа асуудлаар дэлгэрэнгүй яриа өрнүүлдэг үйл явдлуудын нэг нь болж байгаа гэдэг боломжийг бол олгож байгаа. За энэ утгаагаараа айлчлал бол чухал болно гэж мэдэгдсэн. За Ушаковын хэлснээр Путиний айлчлалын товыг Нью Дели болон Москва нэгэн зэрэг бас зарлах төлөвтэй байгаа юм байна. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний шинэ Делид хийх айлчлалын өмнө хоёр улсууд уулзсан байна. За тухайлах юм бол 2025 оны 11 сарын 18-нд Оросын албаны улсын Далайн зөвлөлийн дарга Николай Патрушев ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан. За 12 дугаар сард ноён Путиний хийх энэхүү айлчлалын холбоотой асуудлаар хэлэлцэн гэж мэдэгдсэн. За Москвад харин энэтхэгийн гадаад хэргийн сайд Жеканшар шахан хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн 20 дахь хуралдааны үеэр Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй мөн уулзсан байна. За Путиний чухал алтан тушаалтнуудын нэг болох Патрушевын хувьд 11 сарын 17-нд нийлүүлээд босон Орос энэтхэгийн далайн хамтын ажиллагааны зөвлөх уулзалтанд Оросын багийг ахалж оролцсон байна. За тэрээр 8 дугаар сарын эхний 7 хоногт Москвад айлчилж ерөнхийлөгч Путинтэй уулзсан үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Давалтай мөн уулзсан байна. Харин Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр хэлэхдээ энэтхэгийн гадаад хэргийн сайд сүүлийн саруудад дэлхийд даяар нэмэгдэж байгаа нийлүүлэлтийн талын эрсдлийн хэсэг олон төрлийн үйл ажиллагаа ач холбогдолтой болохыг онцолсон. За мөн Шахаб нь терроризм, салан тусгаарлах үзэл, хит таврах үзэлтэй 3 муу зүйлтэй одоо тэмцэхээр байгуулагдсан гэдгийг бид хизээч мартах ёсгүй. Эдгээр аюул занал өнгөрсөн жилүүдэд улам бүр ноцтой болж байна. За дэлхийн нийт терроризмтэй тэмцэхгүй байх нь бол байж болохгүй зүйл юм. За терроризмыг дэвчихгүй байх нь зайлшгүй зүйл гэж хэлээ. Терроризмыг цагаан одоо талаар бол будалт хийх ёсгүй гэдгийг бол олон нийтэд анхааруулж хэлсэн байгаа юм байна. За ямар ч тач бол Оросын албаны улсын ерөнхийлөгчийн хүү энэтхэг улсад айлчилгаар төлөвлөж байгаа юм байна. За энэ удаа айлчлал бол ихээхэн ач холбогдолтой. За ялангуяа дэлхийн улс төрийн нөхцөл байдалд бол энэ айлчлалтай холбоотой асуудал бол чухал одоо байр суурийг эзлэхээр байгаа юм. За учир нь гэвэл сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ цэцэгтэй одоо баримталж байгаа бодлоготой бол ихээхэн анхаарал хандуулж ирсэн. За гэвч бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсны дараагаас эхлээд хоёр талын харилцаа нэлээд хүндрэлтэй байдалд орсон. За өмнөх засаг захиргааны зүгээс бол энэ энэтхэг улсыг чухал холбоотын түнш гэж үзэж байсан. За учир нь гэвэл Аз намхан далайн бүс нутагт хятадын үсэн нэмэгдэж байгаа аюул занлыг одоо хязгаарлахад гол одоо түнш холбоот нь энэтхэг улс байх боломжтой гэж үзэн тус улстай олон тарлын хамтын ажиллагаа явуулж байсан. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын хувьд бол чухал түншүүдтэйгээ холбогддог салбар бол батлан хамгаалах салбар байдаг. За энэ хүрээнд бол талуудын хамтын ажиллагаа ихээхэн гүнзгийрсэн. За бараг холбоотны түвшинд хэмжээнд байж болох одоо цэргийн мэдээллээ хуваалцах болон технологи солилцох зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байсан. Гэвч Трампын тарифаар далайлах бодлогын үүднээс бол хоёр улсын харилцаа ан цамд орсон. За үүнээс болоод энэтхэгийн зүгээс Хятад болон Оросын албаны улс руу налах бодлогыг явуулж байгаа. За үүнээс болоод энэ Америкийн нэгдсэн улсын хувьд энэтхэг намхан далайн бүс нутагдах чухал холбоотноо алдаж болцсохгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За үүнийг энэ үед нь бол Оросын албаны улсын ерөнхийлөгч Путиний айлчлал болж байгаагаар онцлогтой. За талууд энэхүү айлчлалын үеэр ямар асуудлуудыг хилцэн тохирох нь бол цаашдын хамтын ажиллагаа хэрхэн өргөжих, за өрөндийн болон бусад орнуудтай энэтхэгийн одоо харилцах бодлогот ямар нэгэн өөрчлөлт орох хэсгийг бол харж болохоор байна. За энэтхэгийн хувьд бол Жавхарлал Нервгийн үеэс эхлээд ерөнхийдөө төвийг сахих ийм бодлоготой явж ирсэн болвол сүүлийн үед бол бусад орнуудтай стратегийн түншлэл байгуулах замаар хамтын ажиллагаа өргөжүүлэх болсон. За энэ бол энэтхэгийн аюулгүй байдал болон гадаад бодлогот томоохон өөрчлөлт орсныг харуулж байгаа. Цаашдаа энэтхгийн явуулах бодлого нь дэлхийн улс төрт хүчний тэнцвэрт томоохон нөлөөллийг авчиргаар байгаамаа.